За энэ 17 дугаар жарны алтан унжлагт гал дахиад жилийн сар шинийн мэндийг та бүхэндээ мэдчилж байна. Хойч үе залуучуудаа зан заншил хуучны цагаан сарын үйл ажиллагааны тухай өвлүүлж үлдээх хуучул мэддэг зан заншил өв уламжлалан хүүхдүүдэн байнга хэлж сургаж байх ёстой. Битүүрнэ гэдэг чинь бол нар тонны хуруунаас мултраагүй байх үед битүүрч эхэлдэг. Тэгээ тэр үед цайгаан чанаж банш буу зан чигнэж эдээ битүүлгэндээ эхэлж хүрнэ. За гэрийн эзэн хүн бол эдээ битүүлгэндээ хүрээд уцаан таллаад эдээг шигэн аваад бурхандаа өргөөд бууз гараад ирэхэд эдэндээ нэгийг тавиад ууцсандаа нэгийг тавиад бурхныхаа эдэн дээрээ нэгийг тавиад ингээл буузнасаа хүртэн. Өө, таны энэ жилийн мэдсэн шүүсийг сайхан өнгөтэй байна. Та хаанаас бэлдсэн бэ? Энэ Эрдмит компани. Тэдний чинь одоо маш сайхан ийм сайхан цэвэрхэн хүний санаанд таарсан стандарт таарсан ийм сайхан эдэгийг чинь аваад чанаад болгоод ерөөсөө яг стандартаар нь хийгээд ингэ тавьчихдаг. Жигтийн сайхан газар байдаг юм биш үү? Ер нь тэндээс л одоо ерөөсөн жилийн жилдөө ууцаа авч ингэж хэрглэж ямаар юм байна. Энэ жил би бүр баярлалаа бүр гялайлаа энэ чинь харин сайхан юм байна. Яагаад гэвэл дутуу шүүрхий төлөнхий татсан юм байхгүй ёстой нэг яг одоо яаж энэ стандартаар нь ингэж хийж чадсан байна. Маш сайхан хийсэн байна шүү дээ нөхөө. Би бас тэгвэл ижи авахын шүүсийг эрдмэтээс авах. Ээдэ тэгсэн дээр л дээ. Тэгээ энэ битүүлгийг чинь хийхэд одоо их сонин. Заавал айл бүр нэг бүтэн хоньны мах шүүсээр тавьж явах шаардлагагүй л дээ. Одоо та нар шиг залуу улсууд бол хөөрхөн сайхан закуски хийж болно, мөч мах тавьж болно. Тийм жижиг барь мууц гэж би тийм юм тавьж болно. Тэгвэл сайхан шүү дээ хөөрхөн байдаг. Одоо их өндөр настай хүүхдүүд хүнтэй л аав ээж өвөө эмээдийн хүүхдүүд нь заавал олон хүн орж солгодог болохоор заавал энэ бүтэн хоньны шүүс тавьдаг. Хуучул бол их өндөр настай хүнтэй бүтэн шүүс тавьдаг. Өвөө бол их өндөр зэрэг хэрэгэмтэй ноёд тайж тэр хаан язгууртандан тийм юм тавьдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр үнийг бас заавал залуучууд та нар заавал одоо цагаан сараар л бүтэн хоньны юм тавина гэдэг шаардлагагүй. Бурхан дээрэн сүүлний жижиг ураг сүүлэн одоо тэр хоньныхаа толгойг их гоё хүнддэг штэ. Одоо тэр магнитээр нь хүрээд хоёр шанаад нь хүрээд чихийн надаас нь хотлоод үргээд тэгээ бурхандан ураг сүүлтийн тавьдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө бас эдээ битүүлгийнхээ юугаан буузаан гарахаар бууз тавина, уусныхаа талыг тавина бас. Өө та эдээгээ хаанаас авсан бэ? Өнгө цус нэг сайхан шаргалтай сайхан харагдаж байна. Энэ нөгөө Эрдмит үеиг компани бас их сайхан эдээ удагаан сайхан хийдэг. Бас л ямар ч байсан л одоо цагаан сараар нэг ямар ч хүний нүд баясгах, сэтгэл сэргээх сайхан эдээ хийдэг юм байна шүү дээ. Тэндээс авсан шүү дээ минь нөхөө. Эдээ байна. Эдээг одоо ийм сайхан эдээ хийх чинь их олон үе хийдэг. Заавал энэ 9 үе жишээ нь жаргал зовлон гэсээр жаргал дээрээр тогсож байгаа гэд тийм 9 үе хийж ил байгаа. Тэгээ заавал 9 үе хийх юм бол би 9 үе хийдсэн байх юм бол манай ах их ч юм уу аав их 7 үедээ зассан байх юм бол би тэгж 9 үедээ засвал алдас болно шүү дээ. Жишээ нь хамгийн хүндэлдэг ахс дээдс нь хэн эдинээс хараа нам байх хэвээр. Нэгүгээр хэлвэл одоо цол хэрэгмээрэн гэж байгаа мó та тийм ээ. Чи нэгүгээр хэлвэл одоо жишээ нь өвөө нь ингээл 7 үедээ зассан байж идэг. Дүүн ч 9 үе юм 11 үедээ зассан байж байгаа юм бол одоо тэрнээсээ давах гэсэн доромжлох гэсэн юм шиг болчихно шүү дээ. Нэгүгээр хэлвэл. Тиймэрхүү байдаг байхгүй юм нөхөө. Улбов гэж одоо энэ хэвийн бов яг л одоо эдээ засдаг. Тэгээ ер нь уул гэдэг
ухаан нь бол жишээ нь хөлийн улаар хэлсэн үг биш. Тавхтай засахад 2 боо хэдэн боо тавьчаад нэггээр суур гэсэн үг шүү дээ. Тэгээ дээр нь одоо сайхан эдээнүүдийн тавьдаг. Тэгээд одоо уул боо гэж одоо суур боо гэсэн утгатай үг юм аа та. Тэгээд дээрээс нь эдсэрэт нөгөө хүн хэдийн дөрөв явчихвал бүр ойч улан таврах нэдэгэн сэргийхгүй болохгүй нэ. Дээр их харамчлам цагаан сарын эдэгэн цагаан сар өнгөргөө тэр чигээр навчаад зойрон дотор хийчдэг боовон. Тэгэл боовон дотор тэр зойрон дотор шаазан шиг гатцсан боов чинь маргааш нэг одоо хойдонгийн цагаан сараар гаргаж ирээл эдээ будаагаар чимээл шинэлчдэг хойшин тавьчдаг хүртэл тийм юм байсан гэж байгаа. Сайн тийм бод бас инээдтэй хөвчөө юм бисгүй л байлгүй яах вэ? Тэгэл шиний нэгний өглөөч нь л одоо тэгэл айлын гадаач морьтой дахиад ирэхээр л олон морьтонгууд чинь л цантцсан уурс авсан, тооноор нь уурс авсаал. Гаднаас нь орж байгаа улсууд чинь бүснөөсөн гутгаан сугалж унжуулаад нударгаан буулгаад тэр хөгсчүүлтэй очиж нударгаа эргүүлж бурханд нь мөргөөд хүрдийн эргүүлээд арснаас нь өмөртөж яваад тэгээд нөгөө хөгшинтэй нэхлэж золгоол ингээл бүгдээрээ сайхан шинэлдэг. Мөн сайхан шүү дээ одоо ингэж л шинэлж байгаа. Одоо орчин үеийн хүмүүс тэр ёс заншилд орж байна бүгдээрээ тийм болж байна. Өө цагаан сараар хамгийн хүндтэй хүн ямар хүн байд юм болоо? Ер нь мэдээж хамгийн хүндтэй хүн гэдэг бол хамгийн өндөр настай хүн. Хамгийн өндөр настай хүн шүү дээ. Тэгэхээр хамгийн өндөр настай хүн дээр бүгдээрээ золгоно одоо хүндэтгэл үзүүлж билэг хадгаа өгдөг байсан ч нэг содон хүндтэй хүн бий. Настангаасаа илүү юу? Настангаасаа дотохгүй тий. Тэр яасан гэхээр нөгөө хонь хариулахаар явсан, хоньны гიშгт явсан хүн. Тэр өдөр чинь уул сантан жаргацсан гэж идэж ууднаар гэж хаад нөгөө хүн чинь л хөдөө хөөрх юм хоньоо хариулаад явж явах нь шүү дээ. Тэгэл тэр хүний чинь л ороо хоньон готлуулаад эренгүүтэл за хон сайхан тогтгоо, хон сайхан бэлчүү гэж ирэл ороод ирэнгүүтэл хамгийн хүндтэй хүн дээш нь жишээ нь идэ битүүлгэний хоньныхон ууцыг өгдөг. Нэг юу хүзүүг өгдөг. Тэр чинь одоо хоньны хүнд хоол хэрэгтэй, хожгор хүнд малгай хэрэгтэй. Тэр чинь өлсөж яваа шүү дээ. Тэгэл хүрээд ирэхээр тэр хотонд байгаа айлууд чинь бүгдээрнгийнх нь хоньыг ганцаараа хариулж байгаа шүү дээ. Ээлжин таалцсан чинь. Тийм учраас айл болгон хоньныхаа хүнтэй ингэж тусдаан бэлэг бус хүүхдүүдэд өгсөн бэлгнээс өөр содон илүү бэлэг өгдөг. Тэг сайхан байгаа үс. Зарим нь бүр зориуд би ерөөсө хонь хариулъя. Ээлж тааруул азтай ахаар шүү. Тэг ээж тааруул азтай. Таараагүй хүн хүртэл би хонь хариулъя гэж тэр их бэлэг авахын тулд хүртэл тэгжсэн тал байдгийг. Хэдэнээс гадна тархилын идэ гэж бас тусдан тавьдаг. Тэр ер нь ямар учиртай тархилын идэгээ яаж тавих ёстой болоо? Тэр чинь нөгөө бурхандаа тавьдаг идэ шүү дээ. Тархилын идэ гэдэг чинь хамгийн улдаар л юундаа өргөх гэхээр энэ идэ шүүс хүиман бурхан дахилдаа өргөн, хангай дэлхийдээ өргөн, галдаа өргөн. Тэхийн тулд бурханы идэ гэдэг чинь шал өөр хийцтэй зузаан өтгөн гурлаар зурсан самнаа боов гэж хийж тэрийг бурхандаа тавьдаг байсан. Тэгээд дараа нь хидээг нь тавьдаг. Өө битүүний өдөр хүүхдүүдэд хувь өгдөг үү? Хувь битүүний өдрөөс л эхлэн шүү дээ. Одоо бидний жоохон байхад чинь өвл навар ичээ идэхтэй битүүлгэний хувь гээд хүүхдэд шаант, богтос, шир, үнкэлзэг, зүрх зориуд авч үлддэг байхгүй юу? Тэгэл битүүний өдөр чинь айллаар гисэл та нар чинь одоо ингээл нөгөө л үнкэлзэг зүрхэн түүн эмхтэй хүүхдэдний өвчөөг нь барим сүүлэг нь тэгэл одоо энэ шаант богцсон чинь нөгөн бүр сүүлдээ их олон хүн нэг айлд ороод олон хүүхдэд сууцгаар чинь зарим байл юм хөрхтэй гүтэй болохоор чинь шир богцсон шир шаант хүртэл өгчээлээ шүү дээ. Тэгж хувийн битүүнээс хэлж хувийн явдаг. Тэгэл шинийг нэгэнд болохоор чинь л жинхэнэ хувийн төгөөд л явна шүү дээ. Тэгэд битүүн гэдэг чинь бол их сонин. Битүүний өдөр лам бурхан морилж ирдэг болохоор одоо
унсан унаа луусын цангаж яваа гэж үзэж тэрүүний ундаалж байгаа юм гинлээ. Дотгон дээрээ мөс сас тавьдаг, хажууд нь будаа тавьдаг. Гарсан хойноо тэр дээр бас бууз банш тавьдаг, дотгон дээр тийм тавьдаг штэ. Тэгэл одоо битүүлэн гэдэг нь ямар ухаантай гэхлээр ерөөсөн тэр өдөр цагаан сар гэдэгтэйг л адилхан л одоо бүх юм л цагаан байх хэвээр. Тэгэхээр махыг гурилаар боогоо цагаан байх хэвээр. Өөгч ингээл алглал цагаан байх хэвээр. Ихийдээ ч л өдөө удаа цагаан дээрэн зассан цагаан байх хэвээр. Өө цагаан сарыг яагаад заавал цагаан сар гэж нэрлэсэн? Энэ их учиртай. Эзэн Чингисээс эхэлж улбаалж ил цагаан сарыг гэж тэмдэглэж одоо энэ бүх өвгчүүд ах トゥ нартай бэлгэх тараадаг энэ төрх том заншил бий болгосон юм гинлээ л дээ. Уулын төрүүн жаахан тийм хар сар гэж. Хар услын хар сар гэж байсан юм гэл. Тэр нь ямар ухаантай гэхлээр жишээ нь одоо би 80 хүрэх байсан бол нэг жилийн авчгаар 79 одоо миний амьдрах наснаас нэг жил гасчихлаа шүү дээ. Тэгэхээр тийм хар услын хар сар гэж байсан гэж байгаа. Тэрүүнийг болоод амьдрсан насын дээр нь нэг нас нэмэгдлээ гэдгээр нэмээд тэг хар биш цагаан болгоод тэгээд бүх юм цагаан болгохын тулд цагаан эдээгээр эдээгэн засаад нөгөө мах шилэн бууз гурилмөрлөн бүгдийн цагаан гурилаар боогоод бүхийдээ цагаан, сэтгэл цагаан, бүх юм ариун сайхан болгодог. Энд чи эзэн Чингисийн үед л эдээс л эхэлсэн юм гинлээ. Тийм болсон гэж ярьдаг. Цагаан сар бол одоо хүний монголчуудын хамгийн сайхан бэлэг дэмбэрэлтэй сайхан сар шүү дээ минь. За хүүхдүүд минь ингээд энэ гарчгаа гал дахиад жилдэн илгээрээ инк амгалан, төрлөөрөө дэвшээ амгалан, холцтой хямартай, өвчин зовлонгүй, өнөр өтгөнөөрөө сайн сайхан өнөр сайхан өтгөн шинэлхийн үлзийтэй өрөөлийг та нартаа дэвшүүлье. Сайхан шинлээрээ миний хүүхдүүд.